Монгол улсын ардаараа өгүүлсэн хүү бий. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хийв. Ард олон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагдав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлоосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Уурч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухайж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлоосоо хэмээн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө морь малын нэрхий боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж хамаан өдүүлсэн эрхчлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортоо сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилийг бодсон бүр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаантан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга их мэдл булаалтсан талбар болгодоо эн чинь хэний гавьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөөг минь боосон ч дугуйсаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонголт бидэнд би ганцаараа биш.